Тэгээд тэрээр тэр газрыг орхиж Йорданы чанад Ивдийн нутагт ирэв. Дахиад л үе олноороо түүн дээр цуглахад тэр заншснараа тэдэнд заав. Хэсэг фарисеучуд ирээд түүнийг сорж хүн эхнэрээсээ салж болох уу гэж асуухад Есүс хариулт тэдэнд "Мосе та нарт юу гэж тушаасан бэ?" гэсэнд тэд "Цуцлалтын бичиг үйлдээд салахыг Мосе зөвшөөрсөн шүү дээ" гэв. Гэтэл Есүс тэдэнд "Зүрхний чинь хатуугаас болж тэр та нарт ийм тушаал бичсэн юм. Харин бүтээлийн эхнээс Бурхан хүмүүсийг эр эмээр бүтээсэн. Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж хоёул нэг мах бод болдог. Тиймд тэд цаашид хоёр бүс харин нэг мах бод юм. Иймээс Бурханы хамттан нийлүүлснийг хинч бүү салгаг" гэлээ. Айлд байхдаа шавнар нь энэ тухай дахиад л түүнээс асуув. Есүс тэдэнд "Хэн эхнэрээсээ салж өөр нэгтэй гэрлэн тэр эхнэрийнхээ өмнө завхаарсан болно. Эхнэр нь нөхрөөсөө салж өөр нэгтэй гэрлэвэл тэр им завхаарсан болно" гэв. Хүмүүс Есүсээр хүүхдүүддээ гар хөргүүлэхээр түүнд авчирсанд шавнар тэднийг зандарчээ. Есүс хараад зэвүүцэж тэдэнд "Хүүхдүүдэд зөвшөөрч тэднийг над дээр ирэхийг нь бүү хэрэгэл. Учир нь Бурханы хаанчлал эдний адил хүмүүсийнх юм. Үнэнээр би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээж аваагүй хүн тийш ер орохгүй" гэжээ. Есүс хүүхдүүдийг тэрвэрч тэдэн дээр гараа тавиад ерөөв. Түүнийг аян замдаа гарч явахт нь нэгэн хүн гүйн ирж өмнө нь цөгдөөд "Сайн багшаа, мөн хамиг өвлөн авахын тулд би юу хийх вэ?" гэж асуув. Есүс түүнд "Чи яагаад намайг сайн гэж дуудана вэ? Бурханаас өөр хинч сайн биш. Чи хүн бүү ал, чи бүү завхаар, чи бүү хулгайл, чи худал хуурмаг бүү гэрчил, чи бүү мэхэл, эцэг эхээ хүндэл гэсэн тушаалуудыг чи мэднэ шүү дээ" гэсэнд тэр түүнд "Багшаа, энэ бүхнийг би баг залуугасаа л сахисан" гэв. Есүс түүнийг ширтэн харж хайрлан "Чамд нэг л юм дутаж байна. Явж өөрийн гэсэн бүхнээ зарж ядуусдаг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж намайг даг" гэлээ. Гэвч энэ үгнээс болж түүний царай нь барайж гунигтайгаар холдон явлаа. Учир нь тэр маш их хөрөнгөтэй байв. Есүс тойруулан хараад шавнартай "Хөрөнгөтэй нь Бурханы хаанчлалд орох юутай бэрх вэ?" гэв. Шавнар түүний үгэнд гайхсан боловч Есүс тэдэнд дахин "Хүүхдүүд минь, Бурханы хаанчлалд орох юутай хэцүү вэ? Баян хүн Бурханы хаанчлалд орохоос тэвний сүвгчээр нэвтрэх нь илүү хялбраажээ" гэсэнд тэд ихэд гайхаж хоорондоо "Тэгвэл хэн аврагдаж чадах вэ?" гэцгээв. Есүс тэднийг хараад "Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой" гэж хэлв. Петр түүнд "Хараач, бүхнийг орхиод бид таныг дагсан" гэд ярьж эхлэв. Есүс "Үнэнээр би та нарт хэлье. Хэн миний төлөө болон сайн мэдээний төлөө гэр орон, эсвэл ах эгч дүүсээ, эсвэл эцэг эх, эсвэл хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхино, тэр одоо энэ үед гэр орон, ах эгч дүүсээ, эхээ, хүүхдүүдээ, эдлэн газраа хавчлагтай хамт 100 дахин илүү авна. Мөн ирэх үед мөн хамиг авна. Харин эхэнд байгаа олон нь сүүлчийнх нь эхнийх болох болно" гэлээ. Тэд Иерусалимд очихоор замд явж байв. Есүс өмнө нь явж байлаа.
Тэд гайхаж байсан бөгөөд дагалдан явагсад айж байв. Есүс дахиад л 12-оо дэрэгдэн авч өөрт нь юу тахиалдахыг тэдэнд айлдаж эхлэв. Харагтун бид Иерусалим руу явж вэ. Хүний хүү аглах тахилч нар ба хуулийн багш нарын гарт тушаагдах бөгөөд тэд түүнд алах ял тулгаж түүнийг харийнханд тушаав. Тэд түүнийг доромжилж нулимж ташуурдаад ална. Тэгээд 3 хоногийн дараа тэр амьлна гэв. Зебедийн 2 хүү Яаков, Иохан нар Есүст ойртон ирж түүнд "Багшаа, гуйлтыг маань юу ч байсан гүйцэлдүүлэхийг танаас хүсэж байна" гэв. Тэр "Та нарт юу хийж өгөхийг надаас хүсэж байгаа юм бэ?" Гэхэд тэд түүнд "Та сүрж авахландаа бидний нэгийг баруун гар талдаа, нөгөөг нь зүүн талдаа суухыг болгоогооч" гэв. Харин Есүс "Та нар юу гуйж байгаагаа мэдэхгүй бай. Та нар миний ух аягнаас ууж, миний хүртэж байгаа баптизмыг хүртэж чадах юм уу?" Гэхэд тэд түүнд "Чадна" гэв. Есүс тэдэнд "Миний ух аягнаас та нар ууж, миний хүртэж байгаа баптизмыг та нар хүртэх болно. Харин баруун зүүн талд минь суухыг би болгоодгийн биш. Харин энэ нь бэлтгэгдсэн тэр хүмүүсийн юм" гэж хэлв. Үүнийг сонсоод арав нь Яаков, Иохан нарт зэвүүцэж эхлэв. Есүс тэднийг дуудаж тэдэнд "Харийнхны захирагчдаар тодорхосод ард олноо ноёрхдог бөгөөд ихэс дээдс нь тэднийг эрхшээдгийг та нар мэднэ. Харин та нарын дунд бүү ийм байг. Хэн ч та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр нь та нарын зарц болог. Мөн та нарын дунд хэн ч тэргүүнд байхыг хүснэ, тэр нь бүгдийн боол болог. Учир нь хүний хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд, мөн олонний төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ" гэв. Тэд Ерихүүд ирэв. Есүс шав нартайгаа болоод үе олонтой Ерихүүгээс гарч явтал Тимайн хүү Бартимай гэгч сохор гуйлагчин замын хажууд сууж байв. Назарын Есүс явж байгааг тэр дуулаад "Давидын хүү Есүсээ намайг өршөөгөөч" гэж хашгирч эхлэв. Түүнийг дуугүй бай гэж олноороо зандарсан боловч тэр харин бүр "Давидын хүү намайг өршөөгөөч" гэж улам их хашгирсаар байв. Есүс зогсон. "Түүнийг дууд" гэлээ. Тэд сохрыг дуудаж түүнд "Зоригтой бай. Бос. Тэр чамайг дуудаж байна" гэв. Тэр гадуур хувцас хаяад үсрэн босож Есүс рүү очив. Есүс түүнд "Өөрсдийнхөө төлөө юу хэлэхийг надаас хүснэ вэ?" Гэхэд сохор ир түүнд "Рабуни, багш гэсэн утгатай. Намайг дахин хардаг болгооч" гэв. Есүс түүнд "Яв, итгэлчин чамайг эдгэлээ" гэсэнд тэр даруй дахин хараа орж Есүсийг замд нь даглав.